지금 10시에 정상 같은 거를 해야 되거든요. 그냥 먹으러 가나 있나? Тэгэхээр 10 цаг болохоор чонсаан гэдэг нэг юм хийх ёстой. Энэ болохоор эхлээд постонд байгаа бүх бэлэмгнүүдээ гаргаад зөвхөн 100,000 воныг үлдээгээд тэгээд үлдсэнийг ингээд уутанд дугтуун тэгээд өглөө захирлыгаа ирэхээр юм уу эсвэл дараагийн хүн маань ирэхээр тэр үндэ хүлээл гэж өгнө. Ерөөсөө энэ постонд 100,000-ыг л байлгах ёстой гэдэг утгаар тэгт юм шиг л. Энэ бол 2 постоо манах. Тэгэхээр энэ дээр тооцоо эдэр хийдэг болохоор 100,000 хэвээр байгаа. Код мод гараад байгаа болохоор өгнө. Та нар олж ирэх гэж байхгүй л дээ. Тэгтээ бас who knows you know. Тэгээд нэг ийм цааснууд гарч ирэхээр эднэрээ ингээд талтайгээ захиралтай өглөө өгнө. Дада тэгээд 10 цагаас бас энэгээр байгаа их хооллолын хугацаа нь 10 цаг дуусдаг. Энэ бол 15 цаг гэж байна. Энэ сартаа гэж байна. Өвн 10 цаг дуусдаг шүү guys. Энэс 10 яг бүтээр 10 байна. Оо энэ 10 цаг. 10 цагт дуусч байна. Тэгэхээр ийсэн тавиад би идвэл идээд идэхгүй бол тэгээд хаяа идэхгүй бол охоонд өгнө гэж. Нэг иймэрхүү л хэрвээ энэ дотор Юри зан үздэг хүн байвал Юри дэлгүүр дээр ирээд мукбан гэдрээгээ цаадахыг чинь бичлэгээс байгаа. Би яг линк нь оруулж өгч болохын та нар үзэл үзээрэй. Хөөрхөн гоё үзэлтэй байсан. Тэгээ сүүч юм уу иймэрхүү юмнуудын хугацаа нь бас жоохон ойрхон байдаг болохоор эднэрийг бас 7 хоногт нэг удаа шалгаж өгөөд тэгээд энд байгаа юмнуудыг бол өдөр алга шалгаад эднэрийг бас жоохон өдөр алга шалгах хэрэгтэй байгаа гэдэг юм уу. Yes. За тэгэхээр 10:30-аас 11-ийн хооронд бараа ирдэг. Энэ нэг машинтай хүн авчирч өгдөг. Тэгээд хаяа бол зөндөө бараа ирэх нь ирдیں۔ Гэхдээ хаяа эндээс өөр бараа ирэхгүй хичээдэг болохоор одоо энийг хамтаа амжилцгаая. Тэгэхээр эндээс үзгээ аваад энэ дээр юу ирсэн байгааг энэ дээрээ чеклээ тэмдэглээж явна. Тэгээд энэ бараануудаа аваад байх хэвээр газар нь тавьчихвал 11 цаг 10:30-аас 11 цагийн хооронд хажил ингээд дуусчихна гэсэн үг. Том сүүнийг, жижиг сүүнийг 4 янзын сүү 5 6 7 тэгэхээр шууд эндээсээ 7 сүүгээл дугуулчтай би бол бас нэгээр нь бичих гэхээр жоохон тийх юмуд байдаг болохоор 2 3 4 5 6 7 yes. Тэгээд гүзээлцэнтэй нэг юм байна. Starbucks latte гэж байна. Гүзээлцэнтэй нь энэ байна. Latte нь энэ байна. Тэнгууд одоо гурвалжин кимбаб сэндвич 2. Гүзээлцгэн Starbucks гурвалжин кимбаб сэндвич. Yeah. That's all. Бах гацсан байд. За тоглосон ганц хараар хийх гэсэн чадахгүй маань баяртай. Захиалал бараг жоохон удаад л авлаа. Тэгсэн чи яагаад удаад амлаа гэсэн чи харин нэг ах байна. Жоохон настаах. Тэгээ мотоциклээрш машинаар хүргэлт хийсэн хүн болохоор жоохон удаж шиг боллоо гэж бодож байна. Секретариагаас 새우 버거.
За тэгэхээр 6-аас код мартсан. 6-аас 7-гийн оранж ер нь шалаа угадаг. Манай нойлыг муухай ингэж итгэхийн одоорой. Яа гэвэл хажуудлынхаа хоолны газартай хамт хэрэглэдэг найрлахаар жоох юм их байгаа гэдэг. Цаашаал бараг цэвэрхэн. Бараг ерөн цэвэрхэн гай биш. Цаг 6:25 болж байна. Одоо хойноогоо хогнуудаасаа дүрсэн идэвэл асгаад тэгээд энэ дагаа цаасан хогнуудаас хаад нэг тийм юм бинтэй. Yes. Тэгээд ууг нь тэр доор хүн өөр хүний эзэн гомгийн хог байгаа байхгүй. Гэтэ тэрийг бол ууг нь одоо энд хүмүүсийг хоолны хайдаг ийм тустай байгаа. Гэхдээ ийшээ ихээр би дараад нь энийг угаах ажилтаа болоод идэв болохоор хүн гомингаа идэд хаях гэхээр яхах энд өчг би дараад нь хайчий гэжлээд тэгээд тэндээ аваад үлдсэн. Тэгвэл надад ч гэсэн амар тэрийг шууд авч тайчих болохоор тэгээ манай дэлгүүр угаасаа нөгөө нэг зам дагуу байдаг хүн ихтэй дэлгүүр биш. Яг л байрнуудын дунд л байдаг дэлгүүр орохоор дандаа орж ирдэг хүмүүс л тогтмол цагтаал орж ирнэ үү гэхээс жоохон илүүдэд хүмүүс орж ирж гарах нь бол бага байдаг болохоор хамаагүй ачаалал байхгүй бараг ачаалалгүй бодсон ч бараг болно. Тийм ээ. Одоо болохоор сайн хогнуудаа асгацаа. Одоо болохоор энэ гадаа байгаа энэ хогнуудыг шүүрдэж хаяхас ажилтай байна. Эднэрээ шүүрдэн. Өдөрт байдаг ажилчдын өрөөг сонирхож үзчихсэн бол энэ байна. Тэгээд одоо болохоор эднэр гарсан чипс гомгуудаа дүүргээд тэгээд эндээс архинуудаа зөөж ишээгээ ээж дүүргэн. Энэ нөгөө хөргөчнийх нь арын хэсэг нь. Ажилтаа. За тэгээд юмнуудаа дүүргээд илүү гасан хайрцагнуудаа энэ гадаанаа гаргаад тавьчихаар нөгөө нэг хайрцаг авдаг имэнер маань өвөнөр маань хүрч ирээд аваад явна. За одоо тэгээд хийх юмнууд маань бүтээрээ дууссан. 7 цаг 10 минут болж байна. Захирал маань 8:20 гээд ирнэ. Тэр болтол ном уншиж идэл тэгээд захирлаас өгөөд ирт. За тэгээд ажиллаа тараад бол гэрлүүгээ нэг 20-20 минут алхаад тэгээд явна. Өнөөдрийн бичлэг үзсэн хүмүүстээ баярлалаа. Баяртай.